Hey, за юу эцхэн залуусаа Newsack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Монголын хип-хопын 7 хоногийн товчтой мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Олон юмраад яг шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер тулгадахтай холбогдож байгаа. Тэгээд тулгадахыг хэдүүлээ ямар дуунаас мэдэх вэ гэхлээр мэдээж ойлгомжтой микрофоны ард. Түүний хувьд бол сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ төр хөндөрөөд Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тэрээрээ саяхан өөрийнхөө Instagram дээр American Next Top Hitmaker хэмээх тэмцээнд орох гэж байгаагаа хэлээд нэг иймэрхүү мэдээлэл хийсэн байна. Тэгээд энэ тэмцээнд хэдүүлээ төрүүлэх юм бол одоо $50,000 гадна дэлхийн хамгийн алдартай хөгжмийн цэцгүүд Rolling Stones-д оролцож, дээрээс нь Global Citizen Festival гэж жилдээ нэгэн удаа болдог Нью-Йоркийн Central Park-т 60,000 хүмүүсийн өмнө уран бүтээлээ хүргэх ийм том боломж байгаамаа. Тэгээд өдөр болгон намайг дэмжиж саналаа өгж байгаа хүмүүст маш их баярлалаа. За, тун удахгүй олбогдъё. Видеоны тайлбар хэсэгт нь бол энэ жилийн Америкаас Top Hitmaker тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаадаа бахархаж байна. Энэ бол зүгээр л хөгжим биш. Энэ бол дэлхийд монгол хүний дуу хоолойг хүргэх боломж. Миний бичсэн үг, хийсэн хөгжмүүд нуугдж үлдэхийг хүсээгүй шинэ үеийн сэтгэл зүрх. Би уран бүтээлчээс гадна монгол хүн гэдгээрээ энд байна. Түүх, төсвөр төвчээр сэтгэлийн урам зоригтой арт түмнээс санал хураалт эхэлсэн байна. Өдөр бүр нэг санал өгөх боломжтой. Ханд өгөх шаардлагагүй. Монголын далбаа хамтдаа дэлхийд мандуулъя. За бичлэгний тайлбар хэсэг бол нэг иймэрхүү байсан. За санал хураалтыг нөгөхөд бол айгүй амархан юм байна лээ. Шууд линкэн дээр нь дараад Facebook-оор нэвтэж оруулах өгчих юм байна лээ. За энэ том тэмцээнд бол монгол хүн оролцож байна гэдэг нь маш сайхан зүйл юм аа. Тийм учраас залуусаа та бүхэн өдөрт бол нэг саналаа өгөөрэй. Би видеоны тайлбар хэсэг дээр бол линкийг тавьчихсан байгаа санал хураалтын. За ингээд энэ 7 хоногт тулгадахтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. Цаашдаа уран бүтээлд Томас том амжилт хүсье. За дараагийн сэдв бол рэпер Mrs. M-тэй холбогдож байна. За хэдэн жилийн өмнө би нэг иймэрхүү бичлэг нийтэлж хийсэн. Тухайн үед бол Mrs. M Warner Music-тэй бол гэрээ хийж байсан. Энэ нь маш том хөгжмийн компани. За яг энэ хөгжмийн компаниар дамжуулан French Montana-гийн ex хөгжмийн продюсер Harry Fraud гэдэг залуутай бол Mrs. M тухайн үед бол хамт ажиллаж исэн та бүхэн санаж байгаа бах. Гэхдээ цөөн хідэн уран бүтээл дээр хамтарч ажиллаад ерөнхийдөө Warner Music Asia-тай хийсэн гэрээгээ цуцалж байсан. За яг яагаад вэ? Саяхан манай Newsack podcast-аар Mrs. M ороод гарсан. Тэгээд яг энэ дээр аль бие усны тайлбарыг хийсэн. Warner Music Asia гэдэг хөгжмийн компанитайг хийсэн шүү дээ. Тэгээд тэрийг одоо ер нь хэвээр байгааг болчихсон. Тэр яг байсан. Би яг өөрөө саналаараа цацалсан. Амар хэцүү юм бэлээ. Ягаад гэвэл яг ингээд одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Гэрээ нь ингээд одоо жишээ нь миний Монгол дахь одоо ингээд 3 жилийн гэрээ байгаа байхгүй юу? Миний Монгол дахь ч байна уу, гадаад дахь ч байна уу ингээд бүх одоо тийм тоглосон мөнгө одоо юу гэдэг бүх юмнаас шимтгэл аавна гэдэг байгаа байхгүй юу? За нэгдүгээр шимтгэл авчиж байгаа. Хоёрдугаар гэх юм бол би одоо гадагшаага ч юм уу монголчуудаа ч юм уу зориулж тоглолт хийх ч юм уу тийм боломжгүй болчихж байгаа. Бүх юм тэр хүмүүс болчихж байгаа. За гуравдугаар гэх юм бол ай болон одоо хийхийг хүсэж байгаа зүйлсүүд нь бас ингээд зөвхөн Warner-т байдаг beat maker-ууд те одоо music maker-уудээс надад нэг хідэн ай ирдэг. Тэгээ би тэрнээс нь сонгох хэрэгтэй байдаг. Тэнгүүд ингээд нэг хүчээр ингээд нэг одоо нэг 10 ирэхэд аруулаа таалагдахгүйсэн. За алийг сонгох уу гэж байгаа сонгодог ч юм уу. Одоо жишээ нь ер нь яг Warner-тай хийсэн дуунууд бүгдээрээ тийм байхгүй юу. Тэгээ тэр надад зүрхэнд үнэхээр хүрдэггүй. Яг ингээд үнэхээр яаж иж байгаа л ингээд хийцэн гэдэг шиг тэгээ тааруулаад ингээд өвтэйхэн болгоцсон. Тэгээ одоо жишээ нь би ингээд нэг дууралт нь энэ дууралт ингээд байна. Тэгээд байна. Ийм байна. Тийм байна гэхээр бас жоохон комент яг юм авт юм билэ. Яг бол тэр хүмүүсийн хувьд хамтарч ажиллаж байгаа Warner-т бол мэдээж мундаг хүмүүс байгаа учраас тэднийхээ үгийг тэднийхээ хийж байгаа юмыг нэгт тавьдаг юм байл л дээ. Тэгээд яг ерөөхдөө намайг ингээд яг юм шорон шиг юмд оруулчихсан юм билэ. 360 гэрээ гэдэг нь ийм амар хогийн л гэдэм байл л дээ. Тэгээд би яг тэнгүүд би хэлж байхгүй би ингээд үдээ болтол ингээд босгосон өөрийнхөө одоо Монголдо ядаж босгосон энэ юмныхаа би одоо өөрийнхөө одоо үр шимийг өөр өртмөр байна тий. Та нар гинт ингэж орж ирээд гинт миний ингээд бүх юмнаас ингээд ингэн идэх чинь айгуу тийм утгагүй байна гэдэг. Тэгээ хэрэв би тэнгүүтлээ хамгийн нэттэй ингэж заа 3 жил ажиллангуудлаа эднэрт ингээд гайгүй боломжийн байх юм бол гэрээг би туслах ирэхгүй сунгах их нас надад байхгүй. Хэрэв эднэр хүсэх юм бол цаанаасаа сунгана. Өөртөө сунгана. Хүчээр шаа сонгоцсон юм байлээ. Тэгээ ерөнхийдөө ингээд артистууд чинь иймэрхүү 360 гэрийн дээр амар асуудалтай байгаад идэв ч дэлхийд даяараа тэр л юм байлээ л дээ ер нь. Угаасаа гэрээ мэрэн гэж мангар зузаан юмэрсэн юм шүү дээ. Би нэг сонссон. Амар ийм зузаан заяа. Би бүр баг юу ойлгохгүй юм чи бүр ингээд. Тэг бүр ахтайгаа бүр ингээд бүр хуйлж амар хилдаах дээр бүр очиад хаа юу гэж надад. Тэгээ баг юм гайгүй юм биш үү дээ гэж ийм байна тийм. Тэгээ би тэр үедээ бас нэг жоохон юм чинь тэгээ хайр гандаад ер нь зурцсан. Тэгээ бүр арайгш юм уу ер нь бол цоцолж исэн. За дараагийн сэдв бол ахин нэгэн ар болон өвөр Монголын хамтарсан дуу цацагдсан байна. За энэ нь бол өвөр Монголын өвчий рэпер ATM болон Монголын G18 хэмээх хамтлагууд хамтарсан дуу байгаа хоёулаа гэдэг дуу байсан. За яг энэ дууны хамгийн анхны хөлбөрийг бол 17 жилийн өмнө Сансан сэтгэл хэмээх нэртэйгээр гаргаж байсан. Гэхдээ яг нэр нь бол хоёулаа гэдэг нэртэй байсан. Монголчууд ойлгохдоо сонсохдоо Сансан сэтгэл гэж өгөөд ерөнхийдөө явцсан гэж байгаа. Ерөнхийдөө та бүхэн бол дууныхын тахилт хэсгийг сонсоод л мэдэндээ. Сансан сэтгэл мэн ганцхан хайж чиний юм шүү. Би
Хөрөө тэмүсээр хомёрын мэдээ хорвоо бочуусан тиймээс. Яг энийг бол монголчууд Монгол дуу гэж бодоод ойлгоод тэ сансан сэтгэл гэдэг нэр мэр өгөөд ингэж яваад байдаг. Энэ бол үгүй юм аа. Өвөр Монгол дуу юм аа. Яг энэ клипэн дээр гарч байгаа эрэгтэй эмэгтэй хоёр 17 жилийн өмнө дуусан дуу байдаг. 17 жилийн өмнөх хамгийн анхны хөлбөр дээр ерөөсөө клип энэ төр хийж байгаагүй. Харин сүүлд цацагдсан энэ хөлбөр дээр анх удаага клипжүүлж Ар Монголын G18 гэдэг хамтлагтай хамтарч бол дуусан байна. За G18 гэдэг хамтлагийг бол сонсогчд маань аль хэдийн мэддэг болсон байх. Үгүй л нэг хэмээх болоод тэднэрт маш том хит дуу байдаг. Хоёулаа гэдэг энэ дуу бол 2008 9, 10, 11 те ерөнхийдөө бол яг тэр жилүүдэд маш том хит болж исэн. Тэгээд энэ олон жилийн дараа шинжиж дуулсан хөлбөр надад бас маш их таалагдсан. Тэгээд G18 хамтлаг бол ерөнхийдөө тийм хайрын дууны тайпны тал дээр тун сайн явдаг хамтлаг үлээ. За тэгээд ямар ч хэлсэн энэ 7 хоногт Ар болон Өвөр Монголын хамтарсан ахин нэгэн дуу цацагдлаа. Сүүлийн жилүүдэд ямар ч хэлсэн энэхүү connection илүү зузаарч байгаад маш их баяртай байна. За тэгээд дараагийн сэдвээр орцгоё. Дараагийн сэдв Kata брэндтэй холбогдож байна. Бүх төрлийн лабубу албан ёсны оригинал хөлбөрүүдийг Kata дэлгүүрээс худалдан авах боломжтой боллоо. Үүний хувьд өдөр өдрөөр өсөж байгаа тул яг энэ үед л худалдан авалт хийвэл зохимжтой шүү. Хамгийн чухал нь зах зээлийн хамгийн боломжийн үнийг Kata брэнд санал болгож байна. 99, 95 утсаар хөргүүлэн авах боломжтойгоос гадна Kata дэлгүүрийн төв салбар болох Incanta оргил супермаркетийн 2 давхарт худалдаалагдж байна. За ингээд Kata-д баярлаа. За дараагийн сэдв бол Gangbei болон Morning Star-ын тоглолтыг харьцуулсан мөнхчин мөнхцул хэмээх залуугийн нийтлэлтэй холбогдож байгаа. За сүүлийн үед болж байгаа хамтлаг дуучдад Morning Star бол үнэхээр жишг тогтоогоод өгчлөө. Тэр панчаан дуучдаар үзэгчдэд залхаагаагүй. Тоглолт яг цагтаа 21 цаг гээд эхэлсэн. Бас цагтаа 23:30-д дууссан. Монголд яг цагаа барьсан анхны артист байхаа. Бүтэн 3 цаг ганцаараа бүх дуугаа жаргаж дуулж үзэгчдэнд ч сэтгэл хангалуун байсан. Тоглолтын зохион байгуулалт Интерпол оноо өгдөг бол хагтал нөгмөр. За өчигдөр цэнгэлтэхэд Gangbei үзлээ. Дуунууд нь таалагддаг. Зохиолын дуучдын нэгдсэн тоглолт гэдэг шиг л яг хэнийхэн тоглолт байгаа нь мэддэхгүй зочин артист хамтлагууд нь араасаа утга учиргүй гарч иж дуулаад байсан. За яг Gangbei гарахт нь орё гэдэг 9 цагт орлоо. 22 цаг болтол байдаггүй. Нэг мэдсэн чинь гангаан гарч ирээд дуулсан эхэлсэн ч байх шиг. Аймаараа сүртэй эхлэл энтерч байхгүй. Уг нь энэ хамтлагийг л үзэх гэж очиж байгаа болохоос энэ болсон болоогийн хамтлаг дуучдаар үзэгчтэй битгий залхаагаач. Цэнгэлтэхэд болж байгаа тоглолт болгон ийм. Ямар цэнгэлтгийн орчин 0 энтер олон цагаар байгаад байхаар тухтаач биш. Зүгээр л өөртөө дуулаад цагтаа эхлээл цагтаа дуусал да. Хоолн дээр төрүүлээд баахан панчаан идчихээр үндсэн хоолой бардаггүй шиг л залхаад ядраад уйдмаар л байлаа. За нэг иймэрхүү нийтлэл байсан. Энэ өнөхөдөө бас хөөрхөн хамталтыг бол авсан байсан. За окей, эндээс харахад бол дуучин Morning Star-ын тоглолт бол тун зохион байгуулалттай тун гоё тоглолт болоод өндөрлсөн байна. За мэдээж бүх зүйл хоёр талтай. Би одоо хэлэх гэж байгаа үгээрээ хэнийг ч юусоо огт буруутгах гээгүй, хэнийхэн ч талд орох гээгүй. Яг асуудлыг логик талаас нь хараад ярих болно. Нэгдүгээрт энэ хүний гаргаж тавьж байгаа асуудал бол тоглолтууд яг цагтаа эхлэхгүй байна гэсэн стадионы UG Arena болон Stephen Arena-д макста 3-аас 5 мянган хүн тоглолт үзэж байгаа бол цэнгэлтэхэд 30 мянган хүн. Цэнгэлтгийн хэмжээний тоглолтыг Stephen Arena-гийн тоглолттой харьцуулах нь бол ямар ч утга зүйн логикгүй асуудал юм. Монголын хамгийн том савнд хийж байгаа тоглолт учраас 30 минутын наан цаана бол хөгжим дуурах нь байдаг асуудал. Угаасаа дэлхийн бүх тоглолтууд дээр тиймэрхүү асуудал тулгардаг. За хоёрдугаарт бол энэ хүний хөндөж тавьсан асуудал бол панчаан артистууд гэж байгаа. За үүнийг бол панчаан артист гэдэг үг бол аль хэдийн модноос гараад одоогийн байдлаар бол зочин артист гэдэг маш хүндэтгэлтэй зүйлээр ярьдаг болсон. За Morning Star-ын тоглолтын дээр ямар ч панчаангүй 3 цаг яг өөрөө амьдэр дуусан гэж байгаа. За тэр нь бол мэдээж nice. Гэхдээ тэр чиг болж байгаа байхгүй юу? 3-аас 5 мянган хүнээр 3 цаг яг цэвэр өөрөө дуулна. Окей. Тэгэнгүүт нөгөө талаас нь хараад үзэнгүүт стадионы тоглолтууд 17-18 цаг гээд эхэлж байгаа. 30-аад мянган хүн цуглчаад байхад 3 цаг дуулаад тараана гэдэг нь ерөөсөө байж болшгүй зүйл. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол дан ганц Gangbei-г өөрсдөө л дуулж болдгүй мүү гэсэн бас нийтлэл дээр иймэрхүү юм бичсэн байсан. 3-аас 5 мянган биш 30 мянган хүнтэй саунд тоглолт хийж байгаа учраас зочин артистуудаараа бас олон хүний анхаарлыг болон олон зочид үзэгчдийг бас татна. Түүнээс биш дан ганцаарх нь Gangbei стадион тоглолт хийгээд 30 мянган хүн цуглуулад 3 цагт тараана гэж огт тэмдэглэл байхгүй. Яагаад гэх юм бол тус уран бүтээлчдийн тоглолтоо хийж буй сав нь огт харьцуулшгүй зүйлүүд юм. Тэр чинээгээр бол тоглолтын тайзны зардал болон тоног төхөөрөмж маркетинг гэдэлтэй бүх зардлууд нь тэнгэр газар шиг ялгаатай. За тэгэд би энэ үгээр бол Gangbei-г огт өмөрсөнгүү, энэ хүнийг буруу шаасангүү, Morning Star-ыг бас үгүйсгсэнгүү. Morning Star окей, айгүй гой тоглолтоо хийсэн байна. Gangbei-ийн ч гэсэн хичээж тоглолтоо
байсан. Гэхдээ хамгийн гол мессеж нь хоёр харьцуулж болшгүй тоглолтыг хооронд нь харьцуулах нь бол утга зүй маш том алдаа юм аа. Нэг нь Social Play Park, нөгөөх нь цэнгэлтгэд хийсэн бол харьцуулж болно. Нэг нь UG Arena болон STP Arena-д хийсэн бол харьцуулж болно. Харин нэг нь STP Arena, нэг нь цэнгэлтгэд тоглолт хийсэн бол тэр тоглолтуудыг хооронд нь харьцуулах ямар ч утгагүй асуудал юм аа. За дараагийн сэдв бол рэпер нэг аатай холбогдож байгаа. За түүний дүү Shade хэмээх залуу өөрийнхөө Facebook дээрээ миний анхаараа депо хийж миний анхыг мандаж хүн болгонд чинь туслаад тэр хүнээр гарч ирсэн олон хүн харагдаж байна. Хажуу бөөрөнд нь наалдаж өөхөх гэж байгаа юм шиг явсан. Өнөөдөр ямар амар бахтавтай инээгээд яваан бэ? Дүү нар нь байгаа шүү. Ирээд асуудал үүсгээрэй. Айхгүй шүү. Хаанаас хэн босноо санаарай. Хачин муу нинжа нар минь. Сайн яваадаа амжилт хүснэ. Нэг чинь хар нөхөнд унчаад байхад лалар шиг байгаад байгаа болохоор ч хэллээ шүү. За нэг иймэрхүү маш хурц нийтлэл байсан. За рэпер нэг агийн хувьд одоогийн байдлаар шоронд хоригдсон байдалтай байгаа бөгөөд энэ хүний хэлэх гээд байгаа яг гол мессеж нь энэ хүн хоригдсон хэцүү байдалтай байхад тухайн үед хамт байсан хүмүүс нь одоо хаана байна вэ гэдэг мессежийг ерөнхийдөө бол өгөхийг зорьсон юм байна. За тэгээ энэ 7 хоногт рэпер нэг аатай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан байна. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв зуны зугаа тоглолттой холбогдож байна. За энэ зуны хамгийн анхны цэнгэлтгийг дүүргэсэн Янгсын шоу бол яах аргагүй зуны зугаа тэгээд яг дараа 7 хоногт буюу 6 сарын 7-нд осон цэнгэлтгийг дүүргэсэн арай дээд насныхны шоу болно. Тэр нь бол ерөнхийдөө All in Heat 2 гэдэг шоу болно. За тэгээд энэ мэтчлэн ямар ч байсан 7 хоногийн зайтай Social Play Park болон цэнгэлтгийг ерөнхийдөө хүмүүс ингээд дүүргээ явах нэ насны ангиллынхаа. За энэ жилийн зуны зугаа шоу тоглолтын онцлогийг бол та бүхэн бүгдээрээ мэдчихсэн. Нэгдүгээр underground артист, main артист болсон байсан. За үүний дараа нь бол мэдээж рэп батл байсан. За тоглолтын тайз бол шин шийдэлтэй ерөнхийдөө бол том дайжгүй тайз байсан. Бас дууралтыг нь бол мэдээж дурдах зүйтэй. За зуны зугаагийн хамгийн их сонсогчдын анхаарлыг татсан зүйл бол яах аргагүй рэп батлын концепт нь байсан. За тэгээд очиж үзэж амжаагүй болоод рэп батлыг ерөнхийдөө сонирхсан хүмүүс байх юм бол дараах бичлэгээс хэдүүлээ үзцгээе. Хүмүүс намайг үгтэй байх хийх байлсан. Хүн шүлэг бичээд 106-ад хаягсан. Үнсүлээд нүгээс автод хий. Амар суу гүгэлдэг хайрал хөө муухай. Хогн хоног зүүн шулан байна. Уцнах гэхдээ харин нүгэл нүдээ тожог боороо. Томос толгой хаагамжуудаа идэл олгоо хаав хүндэн бахан бодож жоод босоо бүдээ гав. Зүүн жайнэм харшантас тоос хэрмэнч зингэлт тоос хожигмэн чи миний өрөөсөн хочин 168 чихэд хүрх болсон. Зүүн 168 шоу бос цибру би бол их найдар танам тихтэй. Би бол харалцсан хатматки багш Танрын нийлүүлж бодно хасах 500 минь төрч хүрэхгүй дахиад хэлээ би ардаа 8 тэгтэй. Сапрот ичээгээ дүүрэндээ шивэстэй харин маань ичээхгүй зүгээр байгаарай. Хатас бистнарын дунд арен амхан нэг хүний төрсөдөр өнөөдөр болж өндөр толгойн дунд арен амхан өндөр толгой. Танар царай авахгүй аяасахгүй харин маань энэ хагшаах гэж төржээ энэ хайр төссөн талаар сэтгэл минь хөржээ тэгсэн маань жар дүнгийн хайртай хүү Хөөтөд боолтахад ташуур хөөтөд гүрүүлэхаа хөөтөд арч нүхэнд татага тавих микрофон бокструуч чихэд чиний тэр хөлөг зүг шатас чатки бетон Подготове би бүрчиг гүрдэ байсан бол хипхоп хайрээ тэстамэн над хаваа хомсны хажирээ Чамшиг тооны туу шууха бол ямар ч ам түгүү 6 жил хийж над чиний карьер ямар ч юм түгүү хөвсөчөө түүхэд царайгаар жоохон олдоо туурхаа болтгоо миний өчигдөр шаараа би бүр хасдаггүй Эй саатаа хасаад гараараа
хипхопын микрофоныг аваарай. Онцлог бүтээн дотор хүүхдүүдэд дутагдсан. Гомо бистэ миний дисик сонсон гутад дутагдсан. Гату шага техникүүдээ хамт чи бүрэн. Үсчин мэн бистэ мэж засан хамаа утсан. Хамаа чи намара цомшаа. Хамаа мокша. Чи хараад бацаа чама бацаа нэт туцсан. Үсти нүхэ хатто. Хатто цэцэ хатто. Сафа гэж хатто. Хатто таху хатто. Hey, sauce, cake. Hey, 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 hey. Let's go. Karagashey. Usingaz digital bibash. People watch feet some chimbo zucker dawa dash. Yo. DJ Ramchi. Hey. Hoy. Би трэфи багш чи хичээл заах уу? Үсчингээс хичээл яах уу? Жоо хичээл заа юу? Сурлаа гэдэг шипигээ нүүр дээрээ бичээд ах уу? Айё. Яна маргааш кек өнгө шаачлаа гэд нисакар бинтэгаар кей сүлийн тавьчих манайх алив шивээ гар. Айё би болоогүй. Эцэг гэж хэлэхэд би чамшиг бистаг тавьж жаартаа 80 пэш. Чи хэд жилийн дараа үг авах юм бэ? Бистаг халтаачаа. Это борщ, не хурку жуби, там кисесор, отомчештэй. Шат бүгдийг накаут, цэцэн хүчбиний хажуу цогтов чимстэй набо. Хутаанда бутугомо бэн байчгүй або. Юпсири, би борщ бүдэг үүч, цосууч, баанаас хүүхд бүзүүтэй хүүд, чэдүүч. Мэнүү Джексон бай. Наашаа хэд үрээд дээр өгшөө. Манийх нь ээлжтэй. Хипхопыг алиг чихийг авьяасаараа нэрсэн. Бэкийг соргаар бэнтэ бойтэн гэж чимсэн. Би тарилдээ босож байгаа түрүүн дээр чи хэмсэн. Нэг юм их мартаж ирсэн баруун гарах жирэмсэн. Олон хүмүүс таниуч үгүй баярлснаа хэлдэж шүү. Тань цаадаж тоцсон болохоор чамаг дэмсэн гэсэн шүү. Хөлийг хувцаа ихлээтэй эндийн нүч гэдэг шүү. Дахиж самай тавхан гэвэл чанаж богод идэв шүү. Уурдаш шаач багтахгүй гамраа чиглэж тавлууд дэлгээ хальч илдээ бид нар чичиж яах вэ 100 хайцгаа Шаху бата шаху бараг өөрөө багсан дату утсан цаанаас томроо шагаад уулзгаар ийм яахан байдаг. Хайртай өгдөж бүгсэн кэштэй гэсэн дату. Хаашаа ч бэнцэлтэй манай юм бод текст үгэж ядуу. Кэштэй чам зүг гот басото чиний гадаад тастаг ахгаас нэг готыг тоцдог. Аюу чихи лайв чихи би хамгийн шилдэг хамрал чихи апартмент дээр бүгсэн чихдэг уйдаа овчдоо. Yeah. Hey. Adia. Yeah. You Asha. Asha. Туугүй ангир цог яриад угсруулдаг найз охин хүсээр дахад үлгэр яриад унтуулдаг хөгшөө би яаш тоогсоо бэхтэштэй татгалан доогон дээр чи ятаж хэлбэрштэй цаашаа би дахуу зүгээр миний үед хаалгавти ажил таахгүй би дахуу нэр хаалгавти цааран гурав надад дайтай надад ба хоёр трансфер бүрүүлээ дайтай Бэжи зуны зуга банктаас гөрөвлийн зуны гуниг аль үшээ 2 жилийн өмнө миний савч дүүрсэн штэ. Хүүхд битээр дууны. Би таньтай би багтаа хатыг асаач та. Ягоодоо дуу зуник. Би төрсөн өдөр дээр очихгүй би гэж юм. What's this? Мама хүмүүс диск чон цаахтыг гисгэн тахтыхаа сэгсэрмэн энэмэдийг гисгэн за тоглосон уустараа бэнта очгоо одоо танай хамтлагтай чи сайн я амархан дишага дүүцэ ийсайд шүтэн истэр дүрэн бэт тэгээд тристаги гүцэ фристайл чатага одоо Монголд ярда хата хич
누치 거의 탑스타. Yeah, okay, yeah, okay, that's it. Okay. 긴줄슨 다시 너 대신 내려 막스타. 대신 식스 타가 복디 누치 거의 탑스타. 어떤 기체서 기체로 기체도 나도 뒤지도 뒤도 기체도. Okay, 이거 하나 기체면이 생긴 let's get it. Yeah. So many for the hate and now we cannot miss. Osaka told but the lot of enemies still going back. Tama can't make it peace. Jimmy fish I need our what is it? Jimmy talking Jimmy fan. Twinning ticket beat. Unandros. Oh shit. Jimmy fish I need our what is it? Jimmy talking Jimmy fan. Twinning ticket beat. Саруу дүүрэн шивээс ядруу байж дүүрээс өнөөдрөөс гисэг танд үгэн нөрийн хатур дүүрээс гараа атгах бүртэн нэрнээс авах бүх юм аа хизээ нэг шиин тоглох хийдэм бос хоёрын шаг жоохон зөвхөн харагдсан уган сурах сайтай датаа нийцэх бицүүцэх байдаг бятын хол байж гүгээ ах чи бацтаас өмнө бачуу за чи ингэ туслаа гүрүүл чи хачуу Шүүсний үеэ сонсон. Окей. Манай нийслэг шоуд өгсөн шүүсний үеэ сонсон. За энэ тоглолтыг үзсэн хүмүүс бол мэдээж мэдж байгаа хаа тайзны дууралт болонтэй ерөөхдөө тайз засал болоод энэ тайзны ледний сценүүд бас их тун дайжгүй байсан. Тэгээд нэмж хэлэхэд мэдээж энэ жилийн headliner артист болох 113 Underground-аас иймэрхүү хэмжээний том тоглолт хийсэн одоо баг хамгийн анхны уран бүтээлч бол болчих шиг боллоо. Баяр хүргэе. За окей, 100-ны 100 тоглолт нь жил болгон болдог шиг ер нь бол тун дайжгүй болоод өндөрлөлөө. За үүний айжгаар мэдээж асуудлууд үүссэн. За энэ ямар асуудал вэ гэхээр мэдээж та бүхэн харсан баха. Хамгийн түрүүний асуудал бол энэ галсан сүх гээд яруу найрагч зохиолч тэ шүлэг уншдаг хүнийг тайзан дээр шүлэг уншиж хахад нь гинт нэг үзэгч гарч ирээд шууд болиулахыг оролцсон. За бичлэгийг үзэхэд бол үзэгч гарч ирээд галсан сүх бахтай зодоон үргэнүүлээд баг 10 секундын дараа хоёр хамгаалагч гарч ирээд салгаж байгааг харж байгаа бах. За энэ бол ерөөсөө цэвэр хамгаалтын ажилтнуудын алдаа гэж миний бодлоор бодож ин тайз руу бүр үзэгч гарч ирээд артист руу довтолж явахад 10 секундын дараа гарч ирнэ гэдэг бол маш байж боломгүй зүйл. За үүний дараагийн маш том асуудал бол нэг охин гуяа хутгалуулсан гэдэг маш харамсалтай нэгэн мэдээ сошиалоор цацагдсан. За нэг дор бараг л 30 мянган хүүхдүүд цугулчихсан байгаа. Тэр болгоныг нэг бүрчлэн хяналтандаа байлгана гэдэг мэдээж боломжгүй зүйл. Гэхдээ тэр хүн гаднаас хутгатай айл эсвэл жижигхэн тонгорхтой орж ирнэ гэдэг бол яах аргагүй хамгаалтын бас нэг алдаа. Гаднаас яагаад гэвэл тэр хүнийг тэр зүйлтэй нэвтрүүлсэн байгаа. За энэ жилийн 100-ны 100-аатай гэрээлэн хамтран ажилласан хамгаалтын албаныхан ерөнхийдөө бол хангалтгүй ажиллажлаа гэж одоо миний бодлоор бол дүгнэж байна. Маш олон тооны хүмүүс ч гэсэн сошиал дээр хамгаалтын алба маш муу байсан гэдгийг бол онцлон ярьж байгаа. За энэ зодоон зөхөн ч юм уу худах шүүхтэй холбоотой энэ хүмүүсийг бол бүгдийг нь баривчилчихсан байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол хэргийг нь бол шалгалтын төвшөнд явуулж байгаа гэсэн. За дараагийн цэнгэлтгийн маш олон тоглолттой хамтран ажиллах хамгаалтын албадууд маань металл илрүүлэгч төхөөрөмж болоод тэр цүнх шалгадаг нөгөө эрентхийн байдаг шүү дээ. Тэр мэрийг ерөнхийдөө бол авч тавьсан дээр хаа гэж одоо миний бодлоор бол бодож байна. Тэг бүр жоохон октод нь хүртэл зодолдоодох юм ямар хайш юм бэ? Би бүр хараад гайхсан. За тэгэд энэ мэтэлчлэн үйлдэлүүд хийх нь та хэдийг ерөөсөө гангста харагдуулахгүй, гоё харагдуулахгүй, үеийнхнээсээ үнэхээр золбон тэгэд үнэхээр хогийн халтар харагдуулна гэдгийг бол би ахин нэг удаа хэлье хүүхдүүдээ. За тэгэд эцэст нь гэж хэлэхэд энэ жилийн 100-ны 100 рэп байтал болоод те 113 тоглолтон ч гэсэн маш олон хүний ярианд байсан, анхаарлыг татсан, тун дайжгүйч болсон. Тэгээд бас тоглолтын дараач гарсан сенсац нь маш том гэд энэ жилийн 100-ны 100 бол ерөнхийдөө нэлээд сенсацтай 100-ны 100 боллоо. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Subscribe дараагүй бол та бүхэн манаас ухтаа subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут түрээштэй.